Ангаах ухааны Инрэл коллеж үзүүлж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Инрэл коллежийн солихуун багш тунгалаг гэж байна. За би энэ сургуульд 2009 оноос одоо хүртэл ажиллаад нийт 18 жил ажиллаж байна. Энэ хугацаанд дадлагсаж хөшөөс эхлээд солихуун техникийн эрхлэх солихуун албаны дараа төслийн дараа сургалтын албаны дараа тэгээд солихуун багшаар ажиллаж байна. За энэ жилээс 2025-26 оны хичээлийн жилд манай сургуульд солихуун тарианы өрөө буюу солихуун ур чадварын өрөө бол шинээр нэгдсэн. За тэгээд миний бие бол солихуун ур чадвар 2 хичээлийг орж байна. За энэхүү хичээлд маань яг гэхээр энэхүү хичээлийн маань гол зорилго тарилгыг одоо оюутнуудад хэрхэн зөв зааж өргөх. За бэрийн досон өөрийнхөө гадна ажиллах оюутнуудад хэрхэн эзэмшүүлэх талаар манай сургууль маш их ажил зохион байгуулж байгаа. За үүний нэг дүн бол энэ кабинетыг байгуулсан явдал юм аа. За энэ кабинетийг бол ур чадвар тарилгын өрөө байна. За тарилгын А өрөө, тарианы Б өрөө гэсэн хоёр өрөөтэй оюутнууд маань яг хоёрын нэгээр орж ирээд эндээ тарианыхаа чинь энэ хоёр ширээ маань оюутнууд яг багаар ажиллах хоорондоо ярилцах, биенийхээ алдаа дутагдал зөв хийж байгаа, буруу талтай хийж байгааг энд ярилцаад за би нэг ингэж өгөндөө байгаа. За би энэ хоёр өрөөгөө тайлбарлая. За энэ бол тарилгын өрөөний ээд бүрэн хэрэглэлтэй нөгөө тэрэгцэр байгаа. За тарилгын X маань байж байна. За энэ гар халдварж өгч спирт ёо. За хэмсаа спирт юм. За тэгээ аюулгүй харилцаг шар харилцаг халдвартай хог ажиллах, эмнэлгийн хог ажлын харууд. За энэ дээр жишээ нь манай хүүхдүүдийн хийдэг гардангуудын одоо молиачуд байна. За өцөг тариаг хэрхэн ихэхээр энэ хоёр өцөг тариагаа хийж болно. За энэ гараас удас тариа тийм ээ. Судас тариануудаа энэ буглаг тариа барьсан дотор тариануудаа энд сорил тариагаа ичтэй ингээ манай бүхэл тариа. Энэ маань дослын систем маань байж байна. За үүний зөвшөөрлөд юу байдаг вэ? Манай тарилгын өрөөнд дотор солихуун ур чадвар хоёр тарианы өрөөнд баримтлаг тушаалын жагсаалтад гэж байгаа. За энэ 25-26 оны хичээлийн жилд ийм тушаалыг баримталж ингэж оюутнуудыг мэдүүлж ийм тушаал баримталж ажиллана гэдэг энэ дээр ингээд тушаалууд байж байгаа. За дараа тасны манай солихуун өрөөнд юу байх вэ? Монгол Эмнэлэг зүүн солихуун ур чадвар гартуул хөвөөмөлгийн үйлдвэрлэлийн стандарт MS46 2008 гэсэн ийм стандартуудыг ингээд хэвлээд боловсруулад эндээс хүүхдүүд маань өөрсдөө уншиж танилцсан. Дахиад энд юу байдаг вэ? Энэ маань энэ хэрэглэх зүйлүүдээ эндээс хараад энэ өөр дээр байгаа энэ ширээн дээрх зүйлүүдгээ бэлдээд ингээд гардангаа хийх бүрэн боломжтой. За бүр дэлгүүрөж унших хүүхдүүд маань энэ хэрэглэж байгаа дараа нь яг гэхээр энэ дээр бүх гардангууд маань ингээд зургатайгаа бүх юмтайгаа ингээд байж байгаа. Энийг ингээд аваад болсон юм тарааж унших юм тараах материалуудтай. Энэ тараах материалууд маань яг гэхээр хичээл болгон дээр байдаг учраас хүүхдүүд маань хөрөлцөөтэй байдаг. За дахиад бас энэ ингээд стандартуудаа бид том буюу жижиг байдлаар дахиад хог аяглуудаа хэрхэн ангилах вэ? Ямар ангиллаар ангилах вэ гэдгээр ингээд бид танилцуулж өгч тийм аа. За нөгөө өрөөнд маань за тариа хийхдээ зурсуулж өгөхтэй нөгөө өрөөнд манаас муу адилхан зүйлүүд байгаа. За та бүхэн за бид нар гатангаа хийснийхаа дараа энэ бас муу ингээд бүрэн төгсөлттэй стандарт нь байж байгаа. За тарилгаа хийгээд дуусны дараа яг бид нар нөгөө өрөөгөө халдваргүйж кавац саж өгдөг. Кавацаа асаагаад халдваргүйжүүлнэ. За ингээд бүх зүйл маань халдвар бүх зүйл хэрэглэх зүйл маань ингээд стандартын даваа ингээд байж байгаа. Гадаа хийгээд дуусангуудаа энийгээ цэвэрлээд кавацаа асаагаад хаалгаа хийгээд хаагаад тэг орно. За дараагийн манай өрөөдөө бас чухал зүйл бол яг гэхээр хоёр юм цааш гэртэй. За энэ бол яг хичээлийн хэрэглүүдийн бүр стандартаар нь бүр ингээд нөгөө багцаар нь одоо ингээд оюун зүйний багцааж байна. За энэ яаж юм? Цусны бүлэг тодорхойлох багц маань яаж байна? За тэгээд ингээд бэлэнүүд маань байж байна. Хүү шарнууд маань ингээд тусгай ингээд дандаа ингээд ариутгсан юм ингээд байж байгаа. Эндээс хүүхдүүд маань эндээс хэрэглэх хөлөө даана.
За аюулгүй хайрцаг эдгээр бол ингээд дандаа багцаар байгаа. За дараагийн бидрээ бас энэ уучдад 2 хэрэглэдэг бас чухал зүйл болов хамгийн чухал зүйл бол тарилга. За тарилга шкаф маань тусдаа байгаа. А шкаф маань энд дэж, А шкаф маань энд дэж. За тэгээ энэ дотор тариануудаа ингээд ялгаад багслаад хийсэн байгаа. Энэ яг нөгөө гартаа орох хүүхдүүд маань тариануудаа эндээс авна. За ямар тариад хэрэглэх үү, яах вэ гэдэг маань ингээд эзэн энд сургалтын зориулгууд ингээд бичээд хүүхдүүд маань эндээсээ эвлэнэ. За тариануудаа ингээд болохоор энэ тарианууд нь бүгд нэгээд багцсан байж байгаа. За дараагийн зүйлүүд маань яг уу энд бусдын шингэнүүд маань энэ чи хаягаа бичсэн хэдэн миллилитр хаягаа бүгд нь хаягжуулсан. Эндээс тариануудаа явуулчихна. За шифрүү зүйлийг бас мөн англиар тавьсан байгаа юм. За ингээд англиар тавьсан. За энэ буруу шилнүүдийн багцууд ингээ өнгөөрөө ялгаад ингээ тавьсан, ингээ багцлаад тавьсан байж байгаа. За энэ доотлын хэсэгт маань юу байх вэ гэхээр ариун бэлээ маскуудын энд бид нар тарилга хийхдээ яг үгээр заавал үйлчлүүлэгчийн амин үзүүлэлтийг үлдсэн байх шаардлагатай. Тэгээ амин үзүүлэлтийн багц маань ингээ байж байгаа. За ингээ хадруу хог айдал маань байна. За энэ хурцыг дэгэж орно. За дахиад энэ дээр бид нар юу хийх вэ? Аюултай мэдээ таниулахын тулд бид нар хугацаа тэмээ самбарыг ажиллуулдаг. За энэ бид нар ямар юм одоо манад хэрэглэж гинөө тэр юмуд маань яг хэдэн онд үйлдвэрлэгдсэн, хэдэн онд дуусах уу гэд ингээд эмгэгүүдээр байдаг энэ эмээ самбарыг бол хийсэн байгаамаа. Энэ хурцыг тархимтанд танилцсантай холбогдуулаад манай төгсөгчдийн загвар гэж байлаа. Манай англи дэдийн сургуулийг төгссөн оюутнууд маань дараагийн загваруудаар нөгөөдгөөс өндөр мэргэжилтэй болж хүн төвтэй тусламж үйлчлээ сайн үзүүлдэг сурна. Багаар хамтран ажиллагч болно. Ерөөсөө өндөр тараа багаар хамтран ажиллах. Дараагийнхнийхөө нийгэм болон олон нийттэйгээ нийтийнхээ одоо тэднийг дэмжих, тэднэртэйгээ харилцааны үргэлжлэн эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн, хууль эрх зүйн тусламж, хууль эрх зүйн чадамжтай тусламж үзүүлэгч болж болно. Харилцагч чадна. За менежментийн манлайлагч. За дараа нь хөрөх чадвартай мэргэжилтэн бэлтгэж гардгаараа манай сургууль онцлог юм аа. За манай сургуулийн онцлог тал юу гэхээр 1999 оноос хойш байгуулагдаад одоо өнөөдөр 27 жил тасралтгүй зөвхөн сургууль мэргэжил дараагийн сургууль мэргэжлэд дагнасан анхны хувийн сургууль учраас манай сургууль одоо сургуулийн төгсөгчд маань 4-5 мянган оюутнууд төгсөөд Монгол улсынхаа өнцөг булан мөн гадаадын олон улсуудад нэр төртэй ажиллаж байгаа. Тиймээс манай сургуулийг зорж ирж манай дэлсээрээ бид бүхэн та бүгдийг маш чадварлаг мэргэжилтэн маш сайн суулгагч болгоод төгсгөн гэдэгтээ бид нар дандаа итгэж найдаж дандаа тэрнийхээ төлөө урагшилж явдаг хамт олон шүү та бүхэнд баярлалаа.